Тэгээ энэ хаврын чуулган бол үнэхээр одоо бас олон шийдлийг хүлээж ирсэн чухал асуудлуудыг, хуулиудыг баталлаа. За үнэлгээний хууль нэмэлт өөрчлөлт манай хамрын чуулганаар манай яамтай холбоотойгоос нэмэлт өөрчлөлт орж батлагдсан байгаа. 8 сарын 1-ээс хууль маань хэрэгжээд эхэлж байна. Өмнөх мөрдөжсэн хуулиар жижигхэн өсчин гоо сайхан дугуй засвар хийдэг бизнес эрхлэгчид маань ихэд одоо үнэлгээ хийлгдэг, ерөнхий үнэлгээ хийлгдэг. Заавал одоо байгаль орчны яам, аймаг нийслэлийн одоо байгаль орчны газрууд хийж өгдөг гэсэн. Энэ үнэлгээг батлуулах гэж хувийн хвшлийнхэн албан тушаалтны үүдийг сахиж доод тал нь одоо 3 сараас дээд тал нь 200 хоног хүлээгдэлтэй байдаг. Энэ хэрээр аж ахуй нэгжүүдэд хүн суртал дарамт болдог байсан байна. Тийм учраас одоо бид нар энэ үнэлгээний хуулиар байгаль орчин сөрөг нөлөөллийг 3 ангилаад бага нөлөөтэй, дунд нөлөөтэй, их нөлөөтэй гэдгээр нь 3 ангилаад байгаль орчинд нөлөө багтаа төсөл хөтөлбөрүүдээр ерөөсөө үнэлгээ хийхгүй иргэн аж ахуй нэгжүүд мэдгдлээ өгөөд үйл ажиллагаа явуулдаг байхаар. Ингээ нөгөө нэг хүлээгддэг байсан үнэлгээ хүлээгээд баталгаажуулах гээд хүлээдэг байсан яамны албан тушаалтнуудыг хардаг байсан асуудал байх болсон. За дунд зэргийн үнэлгээ хийх асуудал одоо сөрөг нөлөөтэй төсөл хөтөлбөрүүдийг бол аймгийн болоод нийслэлийн байгаль орчны газруудад нөхцсөн. Яам руу ирэх шаардлагагүй болсон. За үнэхээр байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, уул уурхай, зам тээвэр, барилга, эрчим хүчний одоо томоохон төслүүд бол зайлшгүй ерөнхий болон наривчлсан үнэлгээ хийлгэнэ. Гэхдээ энэ нь бол цаг хугацааны хувьд бид нэр 3 дахин бууруулж байгаа. За ингэснээр том утгаараа бол бизнесийн эрхчлөлөг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам бол өөрөөс хамааралтай тусгай зөвшөөрөл энгийн зөвшөөрлүүдийг 30 орчим хувиар бууруулж байгаа. Цаг хугацааны хувьд одоо 30 орчим хувиар цаг хугацаа хэмнэгдэж байгаа. За энэ бол зөвхөн манай яамтай холбоотой. Энэ бол чөлөөлийн санаачлагын хүрээнд бизнесийн эрх чөлөөг тэлж өгье. Хувийн хвшлийнхэндээ одоо үйл ажиллагааг нь дэмжиж, төр одоо оролцоог бууруулъя, хязгаарлая. Аль болох хувийн хвшлийнхэндээ одоо бизнесийн эрх чөлөөг нээж өгье гэдэг. Энэ одоо санаачлаг чөлөөлийн аяны хүрээнд ингэж хийж байгаа том хууль бас одоо энэ хууль хаврын чуулганаар батлагдлаа.